Энэ бүсгүй бол таж клуб бүжгэлдэг ядуу нэг. Гэтэл тэр нэгэн баян бизнесменийн ганц хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Бурхан ч зөвшөөрөх тэдний учрал. Энэ нь түүнд амьдралаа дэвшлүүлж баян болох хүсэл төрүүлжээ. Гэвч бодит үнэн нүдний өмнө ил болох мөчид түүний үзэл бодол бүхэлдээ шунлаар сүйж эхэлнэ. Анаро шөнийн клуб дагадагчаар ажилладаг. Өглөө ажил, орой гэргээд өөр юу ч ихгүй ингийн амьдралтай. Шөнө бүр клубт очиж дур булаан бадлаг гайхуулан эрчүүдийг өрхтөн мөнгө олох гэж хичээдэг. Өдөртөө төмөр замын дэрэгдэх хэм төрөөсийн байранда ирж галт иргэний чимэн унтахаас өөр юу ч хийдэггүй. Тэрээр энэ хотод хизээш нутагшиж чадаагүй. Учир нь тэр Оросоос цагаачилсан ядуу ялын хөхт. Багсаа горсоор иж чаддаг нь түүнд клубт ирсэн Иван хэмээх эрэгтэй танилцахад нь тус болсон юм. Иван ч галц огтой, эрч хүчтэй, бас маш баян нэгэн байлаа. Энэ нь Анарогийн анхаарлыг тэр даруй татлаа. Түүнээс илүү их мөнгө олохын тулд Анаро маш их хичээж түүнтэй илүү ярхан бүжгэлсэн нь Иваны сэтгэлийг амархан татсан юм. Тэгээд нэгэн зөрөгтэй шийдвэр гарган түүний гэртээ өрөв. Работаешь в НИАК? Give me your phone. Маргааш нь Анаро хямдхан өсгийтэй өмсөн нүрээ бодож гойж гангалаад Иваны гэрт очлоо. Анаро түүнийг энгийнийг үйлчлүүлэгч гэж ботсон ч Иваны гэрийн тансаг байдлыг хараад үг дуугүй боллоо. Here for Mr. Zakharov. Ivan? Yeah. So, welcome to my umbrella board. Vodka, tequila, whiskey, cola. Coca-Cola maybe? No, I meant your home is beautiful. Анаро төсөөлж чадахгүй байлаа. Яаж залуугаараа ийм баян байдаг байна? Короче, ладно, мой батя Николай Захаров. Анаро түүний нэрийг урд өмнө хизээд сонсч байгаагүй. Интернетээс түүний тухай хайдал нүд нь орой дээрээ гарлаа. It's me. Анаро клубтээ буцаж ирээд өөрийнхөө нефтийн магнатын хүтээ бодож байгаа. Цаашдаа түүний тансаг хаш руу байн очино гэж өнгөрөв. Жигжиг хөгжимтэй ирсэн нь Иван дураараа ажиллахад хүргэсэн юм. Иван түүнд өргөж $1000 өгдөг учраас Анаро сурсан бүх чадвараа харуулж байлаа. For an hour and there's still like 45 minutes left if you want to go again. Нэг нь Диважинд нөгөө нь тамд амьдарч байлаа. Анаро Иван хоёр маш татан болжээ. Тэдний харилцаа улам гүнзгэрч Иван татгалцсан аргагүй санал тавилаа. Ты хочешь быть эксклюзивно со мной? Hang out with my boys. Короче, будь моей девушкой. $10,000. 15 cash up front. Баячуудтай хамт наргиц ингэж 7 хоногийн турш тансаг амьдралыг мэдрээ зогсохгүй. Их мөнгөтэй бол гэж хэлв. Ямар ч баарны бүсгүй ийм саналыг татгалзахгүй биз. Анаро клуб руугаа явж нэг 7 хоногийн чөлөө авлаа. Ганц цүнх аваад өрөөний охинтой баяртай гэж хэлээд хуучин байр руугаа эргэж харалтгүй явлаа. Иваны явуулсан тансаг машин цун өөрийгөө тэр тансаг харшийн эзэгтэй боллоо гэж бодов. Нэг 7 хоногт Анаро бүхэл бүтэн амьдралаа амжуулчих шиг боллоо. Тэр баячуудын тансаг амьдралыг нүдээр харж хаа очсон мөнгө тансаглалт түүнийг өгтөж байлаа. Иваны гэр бүл ямар нөлөөтэй хүн болохыг тэр мэдэв. Түүний найзууд хувийн онгоцоор аялж, арх тамхи донд залуу нас эрх чөлөөгөө эдэлдэг байв. Лас Вегас руу очих хүртэл Иван казиногийн менежерийг зааж зандарч чадах хүн байлаа. Үүнийг хараад Анаро бүр л ихтэй болж Оросуудыг басах хэрэггүй гэдгийг тэр яг одоо мэдэрчээлээ. Тэр газрын хамгийн алдартай казинод Иваныг удаа тоглоод саяар хончдөг байв. Анаро мөнгөнд ухаанаа алдаж хоорондын 8-ны харилцаагаач мартжээ. Ингээд эд баялагын урсгалд хүлэгдэн орлоо. Эдгээр тансаглал нь хуурамч худал гэдгийг мэдэгч дотроо нэгэн төрлийн сэтгэл ханамжийг мэдэрчээ. Анаро мөнгөний амтыг улмал бүр гүн гүнзгий амсаж өнөөг харилцаандаа үргэлжлүүлэн авцаар хүсэл нь улмал гүнзгийрч байв. Иваны нүд нь гунигтайж хайр дүрэн байлаа. Ийхүү 7 хоног хурдан өнгөрч шидэс шахааны хугацаа дууссан мэт Иван гунигтайгаар өөрийн улс руугаа буцахаар боллоо. Оросд очиод гэр бүлийнхээ хөрөнгийг өвлөх гэж байгаа юм. Well, I'm gonna miss you. And will you miss me or my money? Well, your money, blue. Дараа нь Иван гинэт бодлоо өвчлөө. Хэрвээ Америк хүнтэй гэрэлчихвэл Анаротой үр хамт байх боломжтой гэв. Annie, Yeah? will you marry me? You wanna get married to me, Vanya? And I said it twicely. Are you serious?